Энэ болохоор Филиппиний дарангуйлагч төрийн эсрэг тэмцсэн Мария Реса гэдэг Нобелийн хитамны шагналт сэтгүүлчийн бичсэн ном байгаа юм. Энэ дээр юу гардаг гэхээр төр засгийн зүгээс олон нийтийнхээ тархийг угаах зорилгоор хуурамч мэдээллийг яаж компанид ажиллаар түгээдэг вэ? Тэгээд тэр олон нийтийн тэр хуурамч мэдээлэлтэй итгээд яаж тэрийг дэмждэг вэ? Өнөөдөр ямар нөхцөл байдал байгаа вэ гэдэг нь харагдчихэдэг. Түүнээс гадна бас өрсөлдөгч улс төрчдөө яаж намсан бэ гэдэг түүх байгаа. Бүгд шоронгийн хоригдлуудаар өгүүлдэг. Манайд бас яг нэг хоригдлтэй гарч иж үг ярьдаг те, яг жаргийн иргэн үеэр сонгуулийн үеэр ярьдаг те. Гэх мэтчлэн ингээд бүх юм ингээд дээр давтагдаад байна. Гэтэл одоо заяа Филиппинд нөгөө тэр дарангуйлал төртөө ихнэр нь одоо гутлан гэхэд байшинтай байдаг. Та бүхэн тэр баримт киног үзээрэй. Гутал нь тусдаа байшинтай. Өнөртөө бас нэг юм грамаар биш галлоноор навдаг. Гэх мэтчлэн. Тэгээд 10 тэрбум доллартай тэнцэх хэмжээний их авилгын хэрэг үүссэн байдаг. Тэр өмнөх ерөнхийлөгчийн хүүхэд нь одооны ерөнхийлөгч болсон байна. За сая нөгөө энэ Харт амьтны дайныхаа хэрэгээр Гагийн шүүхэд баригдсан Дутерте ерөнхийлөгчийн охин нь бид ерөнхийлөгч нь байгаа. Гэх мэтчлэн нөгөө нэг өөрсдийнхөө үйл ажиллагаадаа өөрсдийнхөө бодлогыг хуурамч мэдээлэлээр ард түмнийхээ тархийг угаагаад хөрсийн бэлдээд байна. Тэрэн дээрээ дэмжлэг аваад байна. Тэгээд өөрсдөө үе уламжлаад дээшээгээ гарч ирээд ирэхэд барьсаар байна.